Эхний мэдээллийг хүргэе. Ойролт оронтод үүссэн нөхцөл байдлын улмаас дизель түлш болон АИ-95 шатхууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр нэмж байна. За харин Оросын албаны улстай үн тогтворжуулах гэрээний хүрээнд АИ-92 шатхууны үнд өөрчлөлт орохгүй байхыг аж үйлдвэр эрс баялагын яамнаас мэдгдлээ. За мөн хаврын тариалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тариалтад ашиглах 10,000 тонн дизель түлшийг үнийн нэмэгдэлгүйгээр нийлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үн савлаж, геополитикийн эрсдэл нэмэгдсэн энэ үед дизель түлшний үн 1000-аас 1500 төгрөгөөр өсөх даралт Монголд орж ирсэн. Засгийн газрын зохилтыг нэг дор буулгахгүй үе шаттай шингээх хувилбар сонгож, эхний ээлжинд А95 болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр аж ахуй нэгжүүдтэй тохиролцлоо. Энэ инфляцид одоо их тийм өндөр нөлөөлөл үзүүлэхгүй байх. За иргэдийнхээ амьдралд тухайлсан одоо хүндрэлж хэрэгдэл учруулахгүй байх. Гэхдээ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрөө ийм хүндрэлтэй нөхцөл байдал руу бий болцсон. Үн өөрөө их өндөр өссөн байгаа үед бол тодорхой хэмжээний зах зээлийн горимд нь шилжүүлж нэмэгдүүлээд явах. Бид бүхэнд бол хамгийн чухал асуудал бол хангамжийн асуудал тийм. Хангамж альва нэгэн байдлаар одоо доголдохгүй байх гэдэг бол бид бүхний одоо хамгийн том чухал асуудал. Дараагийн асуудал нь бол үнийн асуудал. Тийм учраас 300 төгрөгөөр одоо эхний ээлжинд нэмэгдүүлж явж болох юм а гэдэг ийм зүйлийг бол аж ахуйн нэгжүүдтэйгээ ярьж тохирсон. Хаврын тариалтын улирал эхэлсэнтэй зэрэгцэн дизель түлшний үнийн өсөлт хөдөө аж ахуйн өртгийг шууд нэмэгдүүлж, улмаар гурил талхны үн өсөх эрсдэлтэй. Тиймээс эхний ээлжинд хүсэлтэд өгсөн аж ахуйн нэгж иргэнд 10,000 тонн түлшийг нэмэгдэлгүй үнээр хуваан нийлүүлэх тохироон төржээ. Нөгөө талд эдийн засгийн голноо руу уулуурхайн компаниудад үнийн өсөлтөөс гадна түлшний нийлүүлэлт тасалдаж болцсохгүй болсон тул агуулгах сав бэлтгэхэд анхаарч байна. Засгаас тогтоол гараад ялангуяа энэ уулуурхайн компаниудын гинтийн шинжтэй юм дээр яаж хамгаалах вэ гэдэг ажил хийгдээд явж байгаа. Тэр хүрээнд түрүү хэллээ. Болж игэл шатхууны савтай эсвэл одоо өөр суугаар шатхуу импортлох ийм боломжууд их судалж байгаа. Зүгээр одоогийн байдлаар бол нөөцний үн болон томоохон юмнууд дээр огцом өөрчлөлт гарахгүй байх гэсэн юм хүлээлттэй байна. Монгол улсын шатхууны ихэд хараад бүтэц хэвээр байгаа. Нэг нийлүүлэгч нэг чиглэл төвлөрсөн импортын загвар нь ийм савлгаа бүр дээр эдийн засгийг бүхэлдэн донслогдог. Дэлхийн эдийн засагт хямралын тухай хүчтэй болж байгаа энэ цагт засгийн газар хэмнэлтийн горимд шилжих анхны шийдвэрээ гаргасан нь ч санамсаргүй алхам биш боллоо. За энэ нь төсвийн төлөлтийг хумих, гадаад шокыг дотоодод шингээх оролдлогоо. Гэвч бодлогын бодит сорилт одоо л эхэлж байна. Үнийн дарамтыг иргэдэд бага мэдрүүлэх үү, эсвэл зах зээлийн бодит байдлыг бүрэн хүлээн зөвшөөрөх үү гэдэг сонголтын өмнө Монгол улс ирлээ. Инфляцид хүнс болон бус бараагаа алдчихгүйгэн шиг иргэдийн орлогоо худалдаа авах чадвараа хамгаалсан ийм бодлогыг хийхин тулд засгийн газар яаралтай төрүүлж хөдөлж байгаа үйл явдал байхгүй юу? Буюу төлөвлөгөөтэй байна гэсэн үг. Бэлэн байна гэсэн үг. Хэдийгээр А92 шатхууны үнийг барьж чадсан ч дизель дээрх даралт төр зүрийн асуудал биш ээ. За энэ бол Монголын эдийн засгийн бүтэц эрчим хүчний хараа байдлын бодит илэрлэл болж байна. Төр өнөөдөр үнийг зохицуулж чадлаач маргааш нийлүүлэлтийг хэн ямар үнээр ямар нөхцлөөр хангах вэ гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байгаа юм а.